Сайн байцгаана уу? Руна ТV суугата тавтай морилцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ Малайзад гарсан нэгэн хэргийг ярих гад бэлдлээ. Малайзийн Селангор мужийн нэгэн дунд сургуулийн ариун цэврийн өрөөнөөс 15 настай охин олон удаа хутгалуулж нас орсон байдалтай олдсон хэрэг уулс даяар цочрол оруулдаг. Тэр охин волейболд дуртай, үргэлж инээмсэгэлдэг, найзуудтайгаа нөхөрлөж тоглох дуртай, үеийнхээ хүүхдүүчигээ гойж чимэх сонирхолтой, сэргэлэн цаваа охин байсан. Гэтэл нэг өдөр тэр охин сургуулийнхаа ариун цэврийн өрөөнд хутгалуулж амьсгал хураасан байдалтай олдсон. Энэ харамсалтай явдал өдрийн цагаар сургуулийн орчинд болсон нь хүмүүсийг бүрч их айдас тавтуулдаг. Хичээлийн дундуур ариун цэврийн өрөө ороод ирье гэж ангиасаа гарсан охин дахиж хизээч ангидаа эргэж ирээгүй. Хэргийг үйлдсэн хүн нь мөн л тэр сургуулийн сурагч байсан бөгөөд хамгийн цочирдмон тэр 14 настай дөнгөж дунд сургуулийн хүү байсан. Өдрийн цагаар сургууль дээр ийм аимшигтай хэрэг гарсан нь Малайзийн нийгмийг тэр чигтэн дөргиож 14 настай хүүхэд яаж ийм зүйл хийж чаддаг байна гэсэн айдас уур хилэн олонний дунд түгсэн. Хүү охиныг удаан хугацаанд нууцаар хайрласан байсан гэх мэдээлэл гарч ирмэгц интернетээр элдв цуу яриа таамаг тархсан. Зарим нь охинд өөр ямар нэгэн муухай зүйл тохиолдсон байж магадгүй гэж хардсан бол зарим нь онлайн тоглоом, виртуал ертөнцид хит автаж бодит ба хийсвэрийг ялгах чадвар нь алдагдсан гэх мэтээр тайлбарцгааж байсан. Гэвч бодит байдал шалтгаан яг юу байсан бэ гэдэг асуулт улам томорсоор л байсан. Хэрэг гарснаас хойш удалгүй цуу яриа тараахаа зогсоохыг хүссэн талигаачийн гэр бүлийнхэн хэвлэлийн баг хурал хийсэн. Охины ээж Хуан Липийн нулимсаа залгин байж хэвлэл мэдээллийн өмнө гарч ирсэн бөгөөд хүүхдээ алдсан эцэг эхийн зовлонг худал мэдээллээр дахин бүг шархлуулаач гэсэн утгатай зүйлийг олон нийтэд ярьсан. Цагдаа нар багш сурагчдын олон аруу мэдүүлэгт тулгуурлан хэргийн явцыг шалгаж эхэлсэн. Хэрэг Малайзийн Селангор мужийн Бандар Утама гэдэг бүсэд болсон. Энэ газар нь өндөр орлоготой мэрэгжлийн ажил эрхэлдэг, дундаж давхаргийнхан олноор амьдардаг оршин суугчдын ихэнх нь хятад гаралтай хүмүүс байсан. Томоохон худалдааны төвтэй орчин үеийн идэвхтэй амьдралын бүсүүдийн нэг гэж тооцогддог тийм газар байсан. Тэнд байрлах улсын дунд сургууль нь 2001 онд байгуулагдсан бөгөөд олон мянган сурагч, олон арван багш ажилтан хамт ажиллаж суралцдаг сургууль байсан. Хохирогч охин ч гэсэн энэ сургуулийн сурагч байсан. Охин 2009 оны 12 сарын 22-нд төрсөн 15 настай айлын отгон хүүхэд байсан. Дээрээ нэг эгчтэй. Багаасаа гэр бүлийн хайранд өссөн, сэргэлэн зан чанартай байсан гэж ойр дотных нь хүмүүс түүнийг дурссан. Ээж нь ажил мэргэжлээрээ амжилт гаргаж салбарын удирдах төвшөнд ажилладаг байсан тул гэр бүлийн амьдрал нь боломжийн дутагдах, гачигдах зүйлгүй байсан. Тэд гэр бүлээрээ аялаж зугаалдаг, төрсөн өдөр зэрэг онцгой өдрүүдээр хамтдаа гадуур хоололдог, нэгнээ халамжилдаг дулаан уур амьсгалтай гэр бүл байсан гэдэг нь олон нийтийн сүлжээний зургуудаас нь ч гэсэн харагддаг. Хэрэг гарсан тухайн өглөө охин хэвийн өдөр шигээ сургуульдаа яваад ирье гэж инээгээд гэрээсээ гарсан. Сургууль дээрээ очиод 3 давхарт байрлах ангидаа орсон. Хичээл хэвийн үргэлжилж байсан хэсэг хугацааны дараа охин бие засах шаардлагатай болж багшаасаа зөвшөөрөл аваад ариун цэврийн өрөө рүү явсан. Охины анги байдаг 3 давхарт ариун цэврийн өрөө байгаагүй тул нэг давхар руу буух хэрэгтэй байсан. Охин нэг давхар руу бууж явах үед нэг давхрын нэг ангид хичээл дээрээ байсан нэг хүү түүнийг ангийнхаа цонхоор ажиглаж байсан. Охин ариун цэврийн өрөө рүү чиглэхийг хараад тэр хүү цүнхнээсээ ямар нэгэн зүйл гарган яаран дүрм товцсныхаа дотор нууж ариун цэврийн өрөө ороод ирье гэж багштай хэлээд ангиасаа хурдхан гарч явсан. Тэр охины араас чимээгүй хэн дагсан. Малайзийн хуульд насан туршаагүй гэмт хэрэгтний нүүр царай зураг нэрийг нийтлэхийг хориглодог учраас тэр хүүгийн бодит нэр болоод зураг нь бол ил болоогүй. Тиймээс хүүг A гэд нэрлээд явъя. Охин ариун цэврийн өрөөний нэг кабинд орж хаалгаа дотроос нь түгдсэн. Харин араас нь орж ирсэн A кабин хоорондын ханан дээгүүр давж ороод охиныг дээрээс нь дайрч шууд хутгалж эхэлсэн. Охин ариун цэврийн өрөө рүү явснаас хойш нилээд хугацаа өнгөрсөн ч ангидаа эргэж ирээгүй нь багшийн анхаарлыг татан гайхаж байтал доороос үүмэн самуун гашиграан сурагчдын аимшигтай орилго дуу сонсогдсон.
Багш яаран коридорын цонхоор доош хартал гартаа хутга барьсан дүрмт хувцсан цус болсон нэг хүү сургуулийн дотор тайван алхаад явж байсан. Тэр хүү бол A хүү байсан. Хамгийн хачирхалтай нь тэр хүү сандарсан шинжгүй яг л юу ч болоогүй юм шиг сургууль дотор алхаж ус цэвэршүүлдэг машин дээр очиж ус авч ууж байгаа нь харагдсан. Багш онц ноцтой зүйл болсон гэдгийг ойлгоод анги руугаа гүйж орж ирээд сурагчдаа хаалгаа төгжиж ямар ч тохиолдолд гадагш гарахгүй байхыг захиад дараа нь өөрөө нэг давхрын ариун цэврийн өрөө рүү гүйсэн. Ариун цэврийн өрөөний шал цусанд будагдсан нэг кабин дотроос цус урсаж байсан ч хаалгах онгойлгох гэхэд дотроосоо түгжээтэй онгоохгүй байсан. Дараа нь хит хитэн эрэгтэй багш нар ирж хүчээр нээхэд охин цус болсон байдалтай унаж харамсалтай нь аль хэдийн амиа алдсан байсан. Коридорт явж байсан A хүү өөрөө ч бас B хувцсан цус болсон байсан ч үйлдэлээ нуух гэж бол оролдоогүй. Харин ч хутгаа барьсан чигээрээ сургуулийн дотор сурагчдыг айлган сүрдүүлж байгаа юм шиг тойрж алхан тайван явж байгаа нь харагдсан. Сурагчид уцаараа зураг бичлэг авахд ч тэр зүгтаагаагүй, харин ч утас барьж байсан хүүхд рүү ширтээд зогсож байсан. Багш нар хүүхдүүдийг бүгдийг нь анги руу оруулж ширээ сандлаар өөрсдийгөө хамгаалж болох байдлаар хаалт хийхийг хүртэл зааварлсан. Удалгүй A сурагчийн ах мөн тэр сургуульд суралцдаг байсан. Энэ мэдээг сонсоод шууд л гүйж ирэн ахан дүүгээ ийм аимшигтай хэрэг хийснийг мэдээд цочирдсан ч цаашид илүү их хүн гэмтээхээс өмнө зогсоох ёстой гэж үзээд багш нартай хамтран Эийг хүчээр барьж тогтоон номхруулж чадсан. Цагдаа ирж сургуулийг бүхэлд нь хааж зүгтах боломжгүй болсон. Энэ хооронд мэдээ сонссон эцэг эхчүүд сургууль руу бөөнөрөө цугларч хүүхдүүдийнхээ аюулгүй байдалд санаа зовцгоон сургуулийн хаалганы гаднаас байдлыг харан сандралцгааж байсан. Цагдаа нар энэ хэрэг Эийн ганцаарчилсан үйлдэл болохыг баталгаажуулсны дараа сурагчдыг аюулгүйгээр сургуулиас гаргаж эхэлцгээсэн. Улмаар Эийг баривчилж цагдаагийн хилцэс рүү авч явдаг. Цагдаагийн шалгалтаар Эгийн биенээс гар утас хид хідэн хутга мөн нэг тэмдэглэл олдсон. Талигач охины найзууд ангийнх нь охин бол хичээлдээ сайн нэр хүндтэй өөдрөг охин байсан. Хэн нэгэнд дайсагнаж өв шонзон төрүүлэхээр хүүхэд байгаагүй гэж ярьцгааж исэн. Эийг баривчлах үед олдсон бичгэн дээр би чамд хайртай, би чамтай хамт энэ ертөнцөөс явна гэсэн утгатай үг бичигдсэн байсан тул цагдаа нар эхэндээ тэр хоёрыг үерхдэг байсан байж магадгүй гэж таамагласан. Гэвч бодит байдал өөр эсэн. Охин 15 настай дунд сургуулийн 3 дугаар анги, харин 14 настай дунд сургуулийн 1 дугаар ангийн сурагч. Анги давхар нь хүртэл өөр учраас тэр хоёр хоорондоо уулзаж танилцах боломж баргал байгаагүй. Гэрчүүдийн хэлснээр охиныг аль эртнээс мэддэг байсан байж болох ч харин охин гэдэг хүүхэд байдгийг мэддэг ч үгүй байсан. Өөрөөр хэлбэл ганцаараа л охиныг таньдаг байсан байх магадлалтай гэсэн үг. Мөн хэрэг гарахаас өмнөх өдөр охин анх удаа Эийн оршин байгааг мэдсэн гэж ярьдаг. Тэр өдөр охинд чи надад таалагддаг гэж хэлсэн ч охин чи хэн блэ? Би чамайг сайн танихгүй байна гэж хэлсэн гэж байгаа. Тэр хүртэл тэд нэг ч удаа хоорондоо ярилцаж байгаагүй, бараг би бинийгээ таньдаггүй хүмүүс байсан гэсэн үг. Гэтэл Эийн хийсэн зүйл зөвхөн ууралсан, гомдсон хэмжээнд тайлбарлахааргүйгээр хит охин руу дайрсан маш хэрцгий тийм үйлдэлээр охины амь насыг хөнөөсөн үйлдэлээсэн. Цагдаагийн мэдээллээр тухайн өдөр охиныг ариун цэврийн өрөө рүү явж байгааг хараад өмнөөс бэлдсэн хутгаа авч охины араас эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөө рүү орж жижиг зайд ямар ч хамгаалалтгүй байсан охиныг тасралтгүй дайрч хутгалсан байна гэж үзсэн. Ийм төрлийн олон дахин давтсан дайралт нь ихэвчлэн гүн өш хонзон хүчтэй үзэн ядалтын үед ажиглагддаг гэж үздэг. Тиймээс зөвхөн охин өөрийг нь танихгүй гэж хэлсэнд ууралсан гэх тайлбар хитрхи зөөлөн харгас байдлыг бүрэн тайлбарлаж чадхааргүй гэсэн эргэлзээг төрүүлж исэн. Цагдаа нар өмнө нь сэтгцийн эмчилгээ онш зөвлөгөө авч байсан эсхийг шалгасан ч тусгай сэтгцийн эмчилгээний тийм түүх бол ерөөсөө илрээгүй. Хичээл сургуулийн асуудлаар зөвлөгөө авч байсан байж болох ч сэтгцийн эмэгтэй холбоотой эмчилгээ хийлгэж байсан баримтал гарч ирээгүй. Мөн сургууль дээрээ дээрлэхүүлсэн гадуурхалд өртсөн эсхийг шалгасан ч тийм онцгой зүйл бол ерөөсөө илрээгүй.
Сурагчийн хувьд бол их дуугүй, ганцаараа байх нь олон, хичээлийн дунд зэрэг гэхдээ сахилга зөрчиж асуудал үүсгдэг хүүхэд бол байгаагүй гэсэн мэдээлэл байсан. Харин ангийнхан нь хэлсэн нэг мэдүүлэгт ихэнхдээ найзуудтайгаа онлайн тоглоом л ярьдаг, буудлага, тулаанд төрлийн тоглоомд дуртай гэж ярьдаг байсан талаар нь хэлсэн байдаг. Ийм төрлийн сошиал тоглоомын хит хэрэглэн сэтгэл зүйн стресс үүсгэж гажууд ертөнцийг үзэх үзэл төлөвшүүлэх боломжтой гэж мэрэгчлэтнүүд дараа нь үзсэн. Мөн олдсон бичгүүдийн нэгэн дээр энэ дэлхийн хуурамч би аль хэдийн ялсан гэсэн тийм өгүүлбэр байсан гэх бөгөөд зарим мэрэгчлэтнүүд нь үнийг бодит байдлыг үгүйсгэсэн байх магадлалтай үзэл бодолтой байсан байна гэж үзсэн. Гэхдээ сошиал тоглоомын дон гэдэг нь ганцаараа яг зөвхөн хүн амины хэрэг үйлдэхэд үүсэж болох шалтгаан гэж үзэхэд эргэлзээтэй зүйл бол олон байсан. Тэр уур хилэн гаж үзэл нь яагаад заавал тэр охин руу чиглэсэн бэ гэдг нь бол бас эргэлзээтэй байсан. Хэрэг гарсны дараа ч гэсэн сургууль хэвийн хичээлээ үргэлжлүүлэх гэж оролцсон ч сургууль дээр ирэх сурагчдын тоо бараг байгаагүй. Олон нийт эцэг эхчүүдийн шүүмжлэл нэмэгдсэн нэг шалтгаан бол сургуулийн хандлага байсан. Сурагчдыг тайвшруулж сэтгэл зүйн хамгаалалт бодит шийдэл гаргахын оронд мэдээлэл тархахаас сэргийлэх тал руу хит анхаарсан юм шиг харагдсан гэж эцэг эхчүүд бол дургуутсан. Тухайлбал сурагчдаас сошиал дээр энэ хэрэг гарсан талаар битгий нийтлэлээ хэвлэлд битгий ярилцлага өгөөрэй гэх мэтээр хориг тавьж мэдээллийг хаах маягийн алхмуудыг хийж исэн. Сургууль асуудлыг шийдэх биш дарж далдлах гэж байна гэсэн эцэг эхчүүдийн уур бухимдал бол нэлээд төрсөн. Үүний дараа сургууль үнэхээр аюулгүй газар руу дахиад ийм хүүхэд байвал яах вэ гэсэн айдас нэмэгдэж зарим эцэг эхчүүд хүүхдээ сургуульд явуулахаас татгалзах хүртэл арга хэмжээг авч исэн. Цагдаагийн байцаалтын үеэр бол охин миний сэтгэлийг хүлээж аваагүй болохоор ийм зүйл болсон гэж ярьсан. Өөрөөр хэлбэл татгалцсан байдлыг нь намайг үл тоомсорлж байна гэж би хүлээж авсан учраас гэмт хэрэг хийх шийдвэр гаргасан гэж цагдаа нарт мэдүүлэг өгсөн. Мөн тэр охин руу хэрхэн дайрч юу хийснээ аимшигтайгаар тайван хүйтэн өнгөөр нэг бүрчлэн мэдүүлж ярьж исэн. Хэрэг гарснаас хэд хоногийн дараа охины оршуулга дурсгалын арга хэмжээ болж зөвхөн гэр бүл төрөл садан биш найзууд, багш нар мөн мэдээ сонссон олон иргэд хүртэл хэдэн 100-аараа цугларцгаасан. Ээж нь охиныхоо хамгийн их хайрладаг байсан хувцас тоглоомыг нь дэрэгдэн тавьж сэтгэлээ барьж дийлэлгүй гашуудан уйлж байсан. Охины ангийнхан ч мөн найзыгаа үдэхдээ нулимсаа барьж чадаагүй бөгөөд богинохон амьдралтай бяцхан үдсэн тэр өдөр оршуулгын газар нулимсанд дарагдаж байсан. Дараа нь Питалийн Жая хотын шүүхэд энэ хэрэгтэй холбоотой сонсгол болсон. Насанд хүрээгүй этгээд холбогдсон тул хүүхдийн хуулийн дагуу шүүх хурал бүрэн хаалттай явагдаж хэвлэл мэдээлэл болон олон нийтийн оролцоог бол хязгаарласан. Урьдчилсан, хутга бэлдсэн, тэмдэглэлүүд олдсон, дайралт маш хэрцгий байсан нь тодорхой тул энэ бол санаандгүй зүйл бишээ. Төлөвлөсөн шинжтэй гэж үзэн шүүхээс хатуу арга хэмжээ авахыг хүссэн. Түүнчлэн прокурорыг ярьж байх үед ч огт нүд ирэмхэхгүй, гимшихгүй, бардам дүр төрхтөөгөөр шүүхэд оролцож байсан. Шүүх хэрэг үйлдэх үед бодит байдлыг зөв шүүх чадвартай байсан эсэх оюун санаа нь хүлээж авахд эрүүл байсан эсхийг тогтоохын тулд сэтгцийн үнэлгээ шинжилгээ хийхийг тушаасан. Хэрэв үнэлгээгээр сэтгцийн хувьд асуудалтай хариуцлага хүлээх чадвар буурсан гэж тогтоогдох юм бол ял хөнгөрөх эсвэл эмчилгээний байгууллагад шилжих боломжтой байсан. Харин хэвэн гэж дүгнэгдэж хүн амны хэрэг бүрэн хүлээгдсэн ч насанд хүрээгүй учраас хүүхдийн хуулийн хүрээнд өсвөрийн хүмүүжлийн байгууллагт хоригдож тодорхой хугацааны дараа суллах эсхийг нь хилэлцэх тийм шийдвэр гарсан. Тэгэхээр хэдэн жилийн дараа нийгэмд эргэн гарч ирэх магадлал өндөр болсон гэсэн үг. Энэ нь бол олон нийтэд маш их айдсыг төрүүлсэн. Талигач охины гэр бүлийнхэн зөвхөн нас бага байна гэдэг шалтгаанаар ийм харгас хэрэг үйлдсэн хүн цаазаар авах биш өршөөлийн шийтгэл авахыг гэж маш их бухимдаж байна. Энэ бол шудраг ёс биш гэж гомдлож байсан. Энэ хэрэг Малайзад насанд хүрээгүй хэрцгий гэмт хэрэгтэн зөвхөн бага настай гэсэн
шалтгаанаар хамгаалуулж үлдэх нь зөв үү гэсэн маргааныг бол дэгдээсэн. Өсвөр насныхны гэмт хэрэг улам хэрцгий болж байгаа тул шийтгэлийн босгыг зөвхөн насаар хэмжих нь буруу, илүү чангаруулах ёстой гэсэн байр суурийг бол ард иргэд ихээр тавьж исэн. Гэхдээ мэдээж бол яг шийдвэр нь одоогийн байдлаар бол тодорхой болоогүй байгаа. Хүмүүс насны хязгаарыг насан туршаагүй гэж үзэхгүй бага насны хүүхдүүдэд ч гэсэн өндөр шийтгэл өгдөг болох хэрэгтэй гэж тэмцэж байгаа юм байлээ. За ингээд өнөөдрийн та бүхэн бэлтгэж хүргэсэн хэрэг бол үнэхээр харамсалтай, харгас хэрцгий ийм хэрэг байлаа. Тэгээ та бүхэн бас энэ хэргийг сонсоод өөрт төрсэн сэтгэлдлүүдээ комент хэсэгт бичиж хуваалцаад лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Тэгээд бүгдээрээ удахгүй дараагийнхаа дугаараар уулзцгаая.